багц цацралаар цуглуулагч линз, сарниулагч линз, за гүдгэр толь, хавтгай толин дээрх ойлт болон хугарлуудыг судлаа. За энэ цуглуулагч линз. За цуглуулагч линз яадаг вэ гэхээр хүүхдүүд мэдж байгаа тийм ээ. Голынх нь зузаан хоёр зах руугаа нэмгэн байгаа. Сарниулагч линз болохоор гол руугаа нэмгэн хоёр зах руугаа өргөн байгаа. За энэ бас цуглуулагч линз. За энэ тунгалаг параллел ялтас гэж үздэг. Параллел гадаргуутай тунгалаг биет гэж үзнэ. За энд хавтгай толь байна. За энд гүдгэр толь байна. За бүгдээрээ одоо энэ туршилтуудыг хийж үзье. За цуглуулагч линзийн хувьд за цацрагаа эхлээд параллел тусгаж бэлдээ. За линзээ тавьчлаа. За тэгэхээр энэ цэг бол хүүхдүүдээ фокусын цэг шүү. За тэгэхээр цугларт багц цацрал маань явж байгаа бүгдээрээ энэ ч цугларч уулзж байгаа учраас энийг цуглуулагч линз гэж хэлээд байгаа. За линзийн төвөөс энийг гол оптик тэнхлэг гин линзийн төвөөс энэ уулзж байгаа цэг хүртэлх зайг фокусын зайг нь энэ цэгээ фокусын цэг гэд F үсгээр тэмдэглэнэ. За дахиад өөр линзэн дээр үзье. За фокусын цэг нь энд гарч байна тийм ээ хүүхдүүдээ харж байгаа биз? За одоо сарниулагч линзэн дээр үзье. За гол оптик тэнхлэгийн цэцрэг бол шулуун байх ёстой. За энд сарнид ийшээ гараа авцсан. Сарнид ийшээ гараа авцсан. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхдүүдээ энэ цацрагийн үргэлжлэл нь энчээ фокусын цэг дээр уулзах ёстой. Энэ цацраад байгаа энчээ фокусын цэг дээр уулзах ёстой. Ийм учраас хурмаг фокус гэж хэлдэг. За тэгэхээр линзэн дундуур бол гэрэл маань хугардаг байна. За тэгвэл хавтгай толин дээр ойлгож үзье хүүхдүүдээ. Хавтгай толин дээр ойлт үзье. За хавтгай толин дээр бол параллелаар ойн. Параллелаар ойн. Тийм байгааз. За хүнхэр толин дээр. За хүнхэр толин дээр яаж авахыг харъя хүүхдүүдээ. За энд энэ уулз фокусын цэгээ бас дайрчин шүү хүүхдүүдээ хараарай. За энд фокусын цэгээ дайрчин тийм ээ. За гүдгэр толин дээр тал тийшээ сарнижаа нь харагч байна хүүхдүүдээ. За агш нойртуулж үзүүлье. За энд за харж байна хүүхдүүдээ. За ингээд тал тийшээ сарнидаг. За хоёр цацрагаар харъя. За энэ бол фокусын цэг гэсэн үг. Энэ уулзж байгаа цэг нь фокусын цэг. За тэгвэл гүдгэр толин дээр болохоор муу ялгаагүй энэ параллел цацраг маань очиж ойгоод ойсон цэгийн энд фокусын цэг нь гарна гэсэн үг шүү хүүхдүүдээ. За одоо параллел ялцаар хэрхэн нэвтрхийг харъя хүүхдүүдээ. За энд 45 градусаар тусгалаа. 45 градусаар тусгасан чинь чигээрээ гарч ирэхгүй хазааж гарч ирж байгааз тэгэхээр энэ дотор ороод гэрэл маань хугараад буцаад анхныхаа чиглэлээр тархаж байгаа гэсэн үг шүү. За бид нар тэгэд энэ параллел ялцсны хоорондын зайнаас шалтгаалаад энд ялгаатай болж байгаа. За энэ шилжиж байгаа хэмжээ нь энэ ялцсны зузаанаас шалтгаална гэсэн үг шүү. За гурвалжин призмээр гэрэл хугарч байгааг харъя хүүхдүүдээ. Гурвалжин призмээр гэрэл хугарч байгааг харъя. За энэ ч муу ялгаагүй 30 градусаар тусгаад үзье. За тэгэхээр ийшээ харж байна хүүхдүүдээ. Ингэж хугараад энэ тугараад ийшээ ингээ хугараад гараад ирж байгаа шүү. За тэгэхээр цуглуулагч линз бол гурвалжин призмүүдийг одоо хооронд нь 2 гурвалжин призм нийлүүлсэн юм шиг гэж ойлгож байна. За өнөөдрийн хичээлээр багш нь одоо өмнөх хичээлээ баттгаад яг бодиттой туршилтан дээр тайлбарлаж өгье. За энд гэрэл үсгэж байна. За энд цуглуулагч линз
энд дэлгэцэн. За нааш анхаараарай. За биеэс линзээс биеийг холдуулж ортуулахад дүрсийн фокус өөрчлөгдөж харагдаж тодорч бүтгэж харагдаж байна. За ойртуулахад ингээд холдуулахад ингээд. За бүгдээрээ хамгийн гой тохиромжтой. За багш нь 32 дээр бие барилуулчих. За линз маань 20 дээр байрлаж байна. За тэгвэл хамгийн тод ахцыг нь олон хүүхдүүдэд. За фокус бүтгэж байна. Фокус тодорч байна. За энд фокус хамгийн тод гарч байна. За тэгвэл энэ хэмжээг харъя хүүхдүүдэд. За багш нь өмнө нь энэ ч цуглуулагч линз тавьсан. За энд бидний байрлуулсан гэрэл маань байгаа. Энд дэлгэцэнд үүссэн дүрс гэсэн үг. За тэгэхээр линзээс фокусын цэг дээрх зайг F гэж нэрлэнэ. Харин одоо бидний хувьд бол энэ гэрэл хүртэлх зай бол А зай гэсэн үг. За тэгвэл А зай маань хэд байна вэ гэвэл энэ ч 32 дээр байгаа учраас А зай маань нэгдүгээр хэмжилтэнд 12 байна гэсэн үг. 12 см байна гэсэн үг. За Б зай маань энэ ч 20 байж байгаа. Энд 10 байна гэдэг маань Б зай маань энэ ч 10 байна гэсэн үг. За одоо хоёрдугаар дахиад байрлалыг өөрчилж үзье. За бүгдээрээ энэ ч за 35 дээр тавьчих. За хоёрдугаар хэмжилт хэд болсон? 35 болсон. За мэдээж энэ ч дүрсний маань фокус өөр болцсон байгаа. За тэгвэл бүгдээрээ тодруулъя. За энд бүтгэрч байна. За энд хамгийн гоё тохиромжтой цэг байна. За тохиромжтой цэгийг харсан чинь энэ ч 11.5 гэж байна. За тэгвэл хоёрдугаар хэмжилт маань А хоёрдугаар хэмжилт маань 15 болчлоо. Б хоёрдугаар хэмжилт маань 11.5 20 гэдэг маань 8.5 см болчлоо. За тэгвэл одоо бүгдээрээ нэмгэн линзийн томьёогоор одоо энэ бид нар туршилтанд оролцож байгаа цөглөөлагч линзийн фокусын зайг тодорхойлох бодолд хийя. За нэгдүгээр хэмжилтээс бид нар (12 см) гээд биеэс линз хүртэлх зайг бодсон тийм ээ. За хоёрдугаарх дээр нь болох дүрс хүртэлх зайгаа болохоор хэмжээд үтсэн чинь 10 см байсан тийм үү? За тэгвэл эндээс бид нар фокусын зай болдог нэмгэн линзийн томьёо бичих юм бол за C систем бичих учраас ингэж бодноо. За бидний хувьд болохоор ингэж гарч байна. За тэгвэл эндээс F ургуу байсан учраас бодиттой хэмжээг нь олъё гэвэл за ингээд бидний хариу метргээд C системд гарна. За тэгвэл хоёрдугаар хэмжилтээр хэд байсан бэ гэвэл хоёрдугаар хэмжилтээр за линзээс дүрс хүртэлх зай. За линзийн томьёогоор өгдлүүдээ бичих юм бол за эндээс фокусынхаа зайг олвол ингээд бидний хариу метр гарч байна. За тэгэхээр саяын туршилтанд линзийг солиог учраас линзийн фокусын зай бол тогтмол байна. За ингэж хэмжилт хийж боддог. За өнөөдөр хичээлийг олгосон хүмүүстээ